Аюуртаа ахын одоо Улаангэрийн тухай энэ бас баримтат хийнэ ингээд явж байгаа энэ арга хэмжээнд оролцож байгаа даа хөвгийнхээ хувьд би яг тухайн үед эрхлүүлсэн олон тушаалынхаа хувьд биш бол хамжаа гэдэг хөвгийнхээ хувьд бас баяртай байна. Яагаад гэвэл энэ аюуртаагийн зээ охин цагаан хөвгүүд нар бол багадаа бас нэг сургууль ер нь 1-ээс 10 дугаар ингээд хамтсуулсан. Цагаан хөвг маань багадаа бэлгмийн зөвлөлийн дарга онцорлогт нь ийм ундаг хөвгт байсан. За тэрний хажуугаар бол ер нь бүх төрлийн утсан хөгжим тогтдог нэг өөгийн бас одоо юу байсан л да. Тэгээ би хөвгнийхөө үед бодоход би бас нэг ном бичсэндээ ангийнхандаа зориулж тэгээ тэрэн дээр би бас тэр тухайгаа тусаж бичсэн байсан. Хэрвээ энэ хүн уралдагаар явуулсан бол өнөөдөр бас сайхан амьдарч байгаа сайн л явж байгаа хүн. Зүгээр уралдагаар явуулсан бол өнөөдөр зүгээр ардын жижигчин гавьяа жижигчин гэдэг цол наа хэлэхэд авчих юм хүн байсан да гэж би ингэж боддог юм. Яагаад гэвэл энэ өвөн ээж нь ах дүүнэр нь бүгд ийм урлагийн хүмүүс байсан учраас энэ хүн уралдагаар яваасаа гэж ингэж боддог. Багтаа ч их сонирхдаг шанз манзыг бол аймгийн одоо урлагийн үйлчлэг олимпиадад бол удаа дараа уралдаж тэргүүн байрж байсан. Ийм хүн байсан. За дараа нь жомбон нэгт бол би бас дээр багш байсан гэдгийг хэллээ. Багш дараа нь цэцэрлэг эрхлэгч байгаа. Яг ардны ерхөвдгийг бас тэр язгуур уралдагаар хэмжиж сурах гээд бол их нэлээд үзсэн юм хүн байсан. За энэ хүний бас тэр жомбон нэгчийн араас бол манай гэрийн хүн одоо энэ алгаагийн тойлоо гэж маань бас ингээд залгамжилж байгаа. Тэгээд тариалан сумын цэцэрлэг тэр ирчээрээ ингээд явсаар 2010 онд бол улсын тэргүүний цэцэрлэгээр аймагтаа анхудаа шалгарч ингээд явж байгааг бол би бас энэ цэцэрлэгийн хамт олонтой холбоохоос гадна бас дээр үеийн бас тийм гүлэмжлэл бас сүйр одоо сайхан тавигдсан байснаа бас холбоотой гэж үздэг юм аа. За манай тойлогийн аав бол алгаа гэж суманда олон жил сумын намын одоо дарагт хийсэн сумын ардын хурлын диктатор 50 гаруй жил тасралтгүй ажилласан юм өндөр одоо том удирдах ажиртан хүн байсан. За энэ хүний бас энэ цэцэрлэгийг одоо удирдаад тэрийн одоо энэ шагнал хүртэж улсын тэргүүний цэцэрлэг болгосон энэ одоо юу бол бас аавынх нь одоо гентэй холбоотой бас удирдах ажилтныг эрүүлдэрсэн юм гэж боддог юм аа. За би бол өөрөө одоо бохорлоо гэж хүнийг өгөхөд манай бол бас Насара бригадын дарга хийж сумын дарга орлогч дарга хийж байсан. За сүүлд нь дахиад баримтж ажиллаж янз янзын ажил хийж явсан юм байсан бас аймгийн зам султаа ийм сайхан одоо барилддаг. Ийм хүн байсан. Ингээд энэ бид нар манай тойлоо наав одоо энэ аюуртаа хаднаар бол бас нэг үеийн хүмүүс нэг нэгнтэйгээ орж гардаг. Бид нар бас баг байхдаа гэр орон ойролцоо. Манай цагаан хөгжим бас спортод их мундаг хөгжт байсан. Би бас тэрний дот аймгийн олон удаагийн пиано сурагчдын спорт академид оролцож одоо дийлсийг шийдэх одоо урт өндөр тариах ер нь янз бүрийн юм гэдэг хөгжт байсан да. За тэгээд бид нар чинь бас тэр үед бас их зүгээр нэг сонин тусламж ярахад одоо ийм эрзэний бамбуг байхгүй ингээд нэг даавгаар бамбуг гэж хэлээд нэг өчгөлдөг. Тэрэнд бол манай цагаан хөгч бас нэг юм эрэгтэй хөгтүүдтэй хамт орж нэлээ сайн өчгөлдөг. Нэг төлөв бөгчмч бас тийм хүн байсан. Энэ өхөн бол бас бидний бас багын сайхан дурсамж юм. Тэгээд энэ сайхан одоо найзын маань өвөөгийн талаар ийм сайхан кино хийгдэж энэ сумын одоо 90 жилийн ой нутгын ийм арга хэмжээ болж байгаа их баяртай байна. Цааш тийм хүний үйлсүүдэл нь одоо улам одоо дэлгэрч байх болтугай. Манай аймгийн одоо юуны улсын
тайлбар тул гэж том ном орсон юм. Одоо бас 10 мянган жил урд. Тэрэнд бол энэ авир дагван тухай бол бас нэлээд одоо аймгийн том алдартан гэдэг утгаараа бас орч. Тэр номд бол бас зургатайгаа хөрөг найруулан бичигдсэн байт юм аа. Ер нь тэгээ цаашдаа бас энэ хүний талаар нэлээд одоо хөрөг найруулууд янз бүрийн уран бүтээлүүд гарах байхаа гэж өнөө боддог. Тэгээд энэ сайхан буянтай буурлын энэ замналаар Тариалан сумын ард иргэд ерхөөд хойчийн ардын язгуур урлагаа эзэмшиж ард одоо хөлмөртэй амжилт гаргаж энэ сайхан яваасаа гэж бичиж байна. Өнөөдөр одоо бид энэ бичвэний ороо бол бэлддэг юм. Энэ бол одоо заваа гэж нэрлэдэг. Энэ өөрөө маргааш бэлддэг жаа. Заваа бол яг одоо газар дэхкэн одоо цагаан юм яасан. Энэ бол одоо хар юм нурж болдгоо. Доо юм нурж болдгоо. Энэ одоо ямар учиртай бэ гэх юм бол ашиглан юм тийм болдог гэдгийг бас та нар ойлгочих байх. Тэгээд одоо энэ одоо цагаан нугаан одоо энэ юм бол газар дэлхийг вайсчаадаг энэ одоо гадаад гэж оорн энэ одоо тараа барьчихсан байгаа. Нараа дараа маргааш үдаа энэ аваараа энэ заваагаан энэ газар тариадын юм одоо уусаад асан бүрдээ хийсэн одоо боо энэ газар тариадыгээс одоо таргалсан одоо энэ ихсэн дөрвөн дарамтаа хаус одоо энэ дарамын бол яг ингээд аваад Албаны дотор талдгаач. Энэ өөхийг бол энэ дээтэй дахиад үзүүлэх. Энэ бол бас ихтэй баярлах. За энэ нуусан байна. Энэ нуусын яаж ингэж ороод ирэх юм бол. Энэ ингээд энэ дөрвөн хаус нь энэ модул нэг үгээхэд хон талаад явуу. Хон талаад ястан дахиад одоо хон талаад явуу. За энэ гурван юм ингээд аваад одоо гадаа сайхан галтчаад одоо хөдөөлүүд яг өндөр одоо уулаараа дараа нь манай ерэн тэгээд энэ Тариалан сум бол 90 баруун дээд талнууд дан юм та. Энэ нүгэн тастаа харкраа. Энэ өөд баруун алхтаас нь өөд одоо мөрөд зайлуулж яадаг юм. Яста номтой менеж гэдэг нь одоо бидэг. Тэгээд энэ робот бид баруун талдаа бараад энэ юм бид арцангаараа ингээд ариулаад авчаараа оваагаа уруу гэж ингэж зөв юм ярьдаг. Махтаа. Яг одоо дөрвөлжин шарав орцгаад дөрвөн дарамтаа хавсаан түлж яана гэж бийч хэлээд одоо залбираад одоо өөрчлөлтөд таавалхан зүйлсээ таа гэж юм залбираад хэрэглэж юм байна. Эндийн юм хэрэг одоо яг залбираад одоо их хонд одоо юм сайхан дахин одоо юм сайхан юм сайхан тарахтаа маад юм сайхан хабар хараад энэ нугаан сайхан ийм утгаагүй утгатай юм байх юм аа энэ бас тийм. За энэ өдөөсөн хугацаанд би Номын авэжтэн мэдчилгээ дэвшүүлчихье. Улаанбаатар цуга гадаад хөдлийн яамны ажилтан Аз өргөтэй түүнийхнэр цагаан хөө болон гурван дүүгийнхаа хамт усан мөрөн жилийнхаа сайн сайхан бүхнийг төсөөрөж мэдчилгээ дэвшүүлье. За ингээд хүйн улсын тариалангаас нэг дуугаар аюурья. Шийтгэлийн дуу гэж.
Nämrn nämrach zedmara Nad çamad halı velgede Nasını koyar Kaysın yaragı Mendim uçurişini civana Өвөөгийнхаа энэ алтан шавнараар маш их бахархаж явдаг. Тэгээ эднэртэй зориулаад өвөөгийн алтан шавнарт зориулаад өвөөгийн маань одоо тэр урлагийн сайхан одоо хөгжимдсөн бичлэг, кино, зураглал байхгүй ч гэсэн өвөөгийн алтан шавнарт зориулж ер нь нэг баримтат кино хий гэсэн санаачлагыг гаргасан. Тэгээ миний санаачлагыг дэмжиж манай хүүхдүүд тэгээ манай хүүхдүүдийн найз нар хамтраад энэ одоо кино хийхээр шийдсэн юм аа. Тэгэд энийг бол өвөөгийн бүх л одоо хамаатан садан болон өвөөгийн бүх алтан шавнар нь маш их хүндэтгэлтэйгээр хүлээж аваад өөрснөө энэ кинонд оролцоод өөрснөө сурсан мэдснээ харуулад авьяас бэлгээ үзүүлээд ингэж байгаад нь би маш их баярлаж байгаамаа. За ингээд би бас эмээгийнхаа тухай дурсахгүй өнгөрч бас болохгүй нэ. За манай эмээг ургамал гэдэг. Манай Нянгарын ургамал гэж миний эмээ чинь маш их гоё чамийн юм ойдог ийм одоо эмэгтэй байсан. Ширмэл ширдгийг ер нь сард нэг удаа нэг ширдэг гаргана шүү манай эмээ. Тэгээ манай гэр хүн орж ирэхэд дэвсдэг зочин зориулсан нэг ширмэл ширдэгтэй. Өвөөгийн суудаг нэг ширмэл ширдэгтэй, эмээ суудаг нэг ширмэл ширдэгтэй. Тэр ширдэг болохоор хамгийн гол нь хамгийн их гоё цав цагаан ямар ч хард хол ороогүй цав цагаан хоньны ноос эхлээд эсгий болгоно. Эсгийг дараа нь хажлагж имжин. Тэгээ имжих хоорондоо маш их гоё угалз хээ гаргана. Тэрийгээ ерөөсөө цаасан дээр өөрөө зурна. Одоо утгана манай эмээ айгүй том дизайнер байсан юм шиг надад санагддаг байхгүй юу?
Та бүхэндээ баярлалаа. Энэ одоо энэ цагааны өдрийн хүлээнээс маш их хугацаанд цуглаж энэ өөр дэвлэгч өсөж байгаа энэ өдрийн тохиолдолд та бүхэндээ одоо цаашдын ажил амьдралтын сайн сайхан ирээдүйн бүгдээрээ сайхан аяас болж бүгдээрээ сайхан ирсэн тохиолдол одоо хамтарч амьдраасай. За сайн байцгаана уу та бүхэнд энэ орой мэдгэдэг. За энэ оройны хүндэт зочин болох Жомбон нэгч маань Тариалан сумын цэцэрлэгийн анхны багш 1955 онд Тариалан сумд анхны цэцэрлэг байгуулах 2 гэртээгээр багшаад нь анх домлогдсон ирж одоо анхны суурийг тавьчихсан ийм их гавьяатай хүн юм аа. Энэ хүний гавьяаг бид эзэж мартахгүй өргөлж байнга холбоотой ийм хүн юм аа. Ингээд ирсэн Тариалан сумд ирснээр бид нэр хүлээн авч байгууллага дээр хамт олноороо хүлээн авч хүндэт төлөвлөсөн байгаа. Тэгээд ингээд Жомбон нэгштэй бас хүндэт өргөнцлийг гартуулъя. Хүндэт Жомбон танаа хотын ясны соёл урлагийг хөгжүүлэх, баяжуулах, ариун их өөрсөд үнэтэй хувь нэмэр оруулсан улаан гэрээгийн үндэслэн байгуулагч авирдаа нэрмжит эргэн дурсгал шийдвэрт уулзалт дэвшлэгт хүрэлцэн ирсэн улсын тэргүүний уран сайханч Жомбон танд манай хамт олон талархал илэрхийлж дурсам шалгалуулж мөнгөн шагналаар шагнуул таны эрүүл ас жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө улс аймгийн Тариалан сумын гэрэл сургуулийн захиргаа микрофон барьж байгаа хамт бас авирдаа гişin анхны шавнуудын нэгэн хувьд дараа нь дурсамжийн тэмдэглэсэн байгаад одоо дурсамжийн зүйлээ ардуулж гэж бодож байгаа. Авирдаа гişin 1944 онд Улаанбаатар